Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Энэ удаагийн хичээлээр холцын бодлогыг графикийн аргаар бодох тайлбар бодлтыг хүргэе. За холцын төрлүүд маань уусмал буюу шингэн холц, энэ нь уусгагч байдлын эзлэх хувийн концентрац гэдэг. За хайш буюу хатуу холц, хоёр буюу хэд хэдэн металлыг хольж хайлуулсан хайшийн аль нэгнийх нь эзлэх хувийг агуулмж гэдэг. Алт мөнгө зэрэг үнэт металлын эзлэх хувийг сорьц гэнэ. Спиртийн эзлэх хувийг градус гэдэг. Тодорхой температуртай шингэнүүдийг холих. Эдгээр даалгаврууд маань холцын төрлүүдэд ордгоо гэсэн үг. За бодлого 1. 10% ба 30% давсны уусмал байжээ. 15% 600 г давсны уусмал гарган авахын тулд тус бүрээс нь хичнээн хэмжээтэй авах вэ. За бодлтъя. 10% хүхрийн уусмлаас X хэмжээтэй орсон гэвэл 30% хүхрийн уусмлаас 600-аас гасах нь X хэмжээтэй орно. За эндээс А концентрацтай X хэмжээтэй уусмал дээр B концентрац Y хэмжээтэй уусмлыг нэмэхэд C концентрацтай X дээр нэмэх нь Y хэмжээний уусмал гарган авдгаа гэдгээр бид нэр холцын бодлогыг энэ томьёогоор тооцоолдог. За томьёо ёсоор 10% 110X нэмэх нь 30% 600-аас хасах нь X уусмлуудыг холиод 15% 600 г уусмал гарган авах нэг хувьсгчтай тэгшдэглийг зохиож болно. За эндээс тооцоолол хийвэл 10X дээр нэмэх нь 18000-аас хасах нь 30X тэнцүү 9000-тай тэнцүү гэсэн тэгшдэглийг бид нэр томьёо ёсоор гаргаж ирнэ. Эндээс X маань 450 гэж гараад за 10% хүхрийн уусмлаас 450 г-ыг 30% хүхрийн уусмлаас 150 г-ыг холсон гэсэн тооцоол гаргаж ирж болж байна. За үүнийгээ бүгдээрээ өөр нэг аргаар бодож үзье. За графикийн аргаар X, Y координатын хавтгай дээр за босоо тэнхлэг дээр нь 10%, 15%, 30% гэдэг бодлогот өгөгдсөн концентрацуудаа тэмдэглээд хэвтээ тэнхлэг буюу X дээрээ түүнд харгалзах хэмжээ X масстай 600 г-ийн масстай гэдэг хэмжээнүүдийг тэмдэглэвэл за эндээс бид нар ийм хэлбэрийн тэгшүнцгтүүдийг гаргаж харж болно. За тэгштгэл ёсоор 30-аас гасах нь 15 өргөнтэй X урттай тэгшүнцгтийн талбай нь 15-аас гасах нь 100 өргөнтэй 600-аас гасах нь X урттай тэгшүнцгтийн талбайтай тэнцүү гэсэн нэг хувьсгчтай шугам тэгштгэл бодоход хүргэнэ. За эндээс тооцооллоо хийх юм бол 15X нь за энийг үржүүлэхээр 3000-аас хасах нь 5X буюу X нь 150. Эндээс 30% хүхрийн уусмлаас 150 г, 10% хүхрийн уусмлаас 450 г-ыг гаргаж авна гэд өмнөх бодлоготой адилаар тооцоолж болчихно гэсэн. За бодлого 2. 36 кг жинтэй зис ба туулганы хайшид 45% зис агуулгадана. 60% зистэй болгохын тулд уг хайш дээр хичнээн хэмжээний цэвэр зис нэмэх вэ. За бодолтой хийвэл одоо байгаа жин маань 36 кг, цэвэр зис нэмсний дараах жин маань 36 дээр нэмэх нь X кг болно гэж үзвэл А агууламжтай X масстай хайш дээр B агууламжтай Y хэмжээтэй хайшийг нэмэхэд C агууламжтай X дээр нэмэх нь Y хэмжээтэй хайш үүсжээ гэж тодорхойлно гэсэн үг томьёо ёсоор. За томьёонд өгөгдлүүдэд тавих юм бол 145-ыг үржигдэх нь 36, цэвэр зис учраас 100-ыг үржигдэх нь X, 100-60 буюу 60%-ийг үржигдэх нь 36 дээр нэмэх нь X-тэй тэнцүү энэ нийлбэр. За эндээс тооцоол хийвэл за өмнөх яг бодлогын томьёолд тохируулаад ажиглаарай. За 1620 дээр нэмэх нь 100X нь 2160 дээр нэмэх нь 60X-тэй тэнцүү буюу эндээс X тэнцүү 13.5 гэж тооцоолж байна. За тэгэхээр 13.5 кг цэвэр зис нэмнэ. За үүнийгээ дахиад мөн графикийн аргаараа тооцоолъё.
Босоо тэнхлэг дээрээ 45, 60, 100 гэх мэт хувиуд буюу одоо энэ хаашд байх агуулмжуудыг тэмдэглээд хэвтээ тэнхлэг дээрээ түүнд гаргалзах x кг, 36 кг гэсэн тоонуудыг тэмдэглэх юм бол эндээс за ийм дэгш өнцгтүүдийн талбайн тооцоолол гарна гэсэн үг. За дэгштгэлээ харвал 100-аас хасган 60 өргөнтэй x урттай дэгш өнцгтийн талбай нь 60-аас хасган 45 өргөнтэй 36 урттай дэгш өнцгтийн талбайнуудтай тэнцүү гэсэн тооцооллыг бид нэр бодоход хүргэнэ гэсэн үг. Графикаас харахаар. Эндээс 40x нь тооцооллоосаа харуул 40x нь 450-тай тэнцүү буюу x нь 13.5-тай тэнцүү гэхээр 13.5 кг цэвэрцэс нэмжээ гэж тооцоо. За дараагийн бодлого нь 720-ын сорьцтой 225 г мөнгө гарган авахын тулд 500 сорьцтой ба 800 сорьцтой мөнгө төсвөрөөс хичнээн грамыг авах хэрэгтэй вэ? За 500-ын сорьцтой мөнгө гэдэг маань 50% мөнгө агуулсан хааш. Үүнээс А грамыг 800 сорьцтой мөнгө гэдэг маань 80% мөнгө агуулсан хаашаас 225-аас хасган А грамыг авчээ гэсэн. За ингэхэд энэ хоёрыг нийлүүлэхэд 720-ын сорьцтой мөнгө буюу 72% мөнгөний агууламжтай 225 г хааш үүснэ. За тооцоолол ёсоор өмнөх томьёолол ёсороо 50А нэмэх нь 80-ыг үржигдэх нь 225-аас ханаа 72-ыг үржигдэх нь 225-тай тэнцүү гэсэн тэгштэглийг бодоход хүрнэ. За ингээд тооцооллоо хийвэл А тэнцүү 60 буюу 500-ын сорьцтой мөнгө нь 60 г, 800 сорьцтой мөнгө нь 125 г-ыг хольж 225 г 720-ын сорьцтой мөнгө гарган авчээ. Хааш гарган авчээ гэсэн бодолтой байна. За үүнийг мөн адил графикийн аргаараа тооцоолъё. За мөн босоо тэнхлэг дээрээ за процентоор байж болно эсвэл сорьцоороо байж болно 500, 720, 800 гэсэн тоонуудаа за хэвтээ тэнхлэг дээрээ мэддэхгүй байгаа зүйлээ агаар тэмдэглэсэн учраас А 225 гэсэн тооцоолуудаа гаргах юм бол за эндээс ийм дэгш өнцгтүүдийг бид нэр үүсгэж чадсан. За дэгштгэлээ зохиовол 80-аас хасган 720 А нь 720-аас хасган 500 үржигдэх нь 225-аас хасган Атай тэнцүү буюу энэ талбайнууд тэнцүү гэж. За 80 А нь 220-ыг үржигдэх нь 225-аас хасган А буюу эндээс А нь 165. За ингэхээр 800-ын сорьцтой мөнгө 165 г, 500 сорьцтой мөнгө 60 г болно.